Сайн мэцхан уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видеогоор бид сүүлийн үед эрүүл мэндийн ертөнцид их яригдах болсон нэг эрдэсийн талаар ярилцгаая. Тэр бол магний буюу магнезиум юм аа. За магний гэж сонсоход зарим хүн нойрон сайн, булчин сулдаг, стресс багасгадаг гэж боддог. Харин зарим нь заавал нэмэлтээр уух хэрэгтэй юу гэж эргэлздэг, тийм ээ. За тэгвэл өнөөдрийн гол асуудал бол магний үнэхээр бидэнд хэрэгтэй юу? Ямар ашигтай вэ? Өдөрт хэр их хэрэгтэй вэ? За мөн нэмэлтээр уух шаардлагатай юу гэдгийг бүгдээрээ ярилццгаая. За энэ мэдээллийг Харвардын их сургуулийн 2025 оны 6 сарын 3-ны нийтлэлд үндэслэн тайлбарыг нь хүргэж байна. За эхлээд магний гэж юу вэ гэдгээс эхлэе. За магний бол хүний бие заашгүй хэрэгтэй эрдэс бодис юм. Бидний зүрх судас, мэдрэл, булчин, за яс хэвийн ажиллахад магний чухал хэрэгтэй. За мөн магний нь биеийн кальцийн түвшин, цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад оролцдог байна. За уураг нийлэгжүүлэх буюу бие махбод уураг бүтээх үйл явцад ч хэрэгтэй байдаг юм. За гэхдээ энэ бол зөвхөн нэг хэсэг юм байна. За хүний биед явагддаг 300 гаруй химийн урвалд магний ямар нэгэн хэмжээгээр оролцдог гэж үздэг байна. Өөрөөр хэлэх юм бол магний бол ганцхан нойрон сайн нэмэлт биш юм байна. Энэ бол бидний биеийн олон системийг дэмждэг үндсэн эрдэс юм байна. За тэгвэл бид өдөрт хэр их магний авах хэрэгтэй вэ? За ерөнхий зөвлөмжөөр эмэгтэйчүүдийн өдөрт ойролцоогоор 320 мг. За эрчүүд өдөрт ойролцоогоор 420 мг магний авах хэрэгтэй гэж үздэг байна. За ихэнх хүн эрүүл тэнцвэртэй хооллдог болвол магнийг заавал нэмэлтээр уух шаардлагагүй гэж байна. За гэхдээ зарим хүмүүс нэмэлт магний хэрэгтэй гэж байна. За жишээ нь магний дутагдaltaй гэж онцлогдсон хүмүүс эмчийн хяналтаар магний хэрэглэх шаардлагатай байна. За мөн зарим судалгаагаар магний дараах нөхцлүүдэд тус болох боломжтой гэж үзжээ. За зүрх судасны өвчин, даралт ихсэлт, нойргуудал, мигрен, майгрейн гэж ярьдаг те. За түгшүүр, чихрийн шижин, дасгалын дараах булчингийн өвдөлт, өтгөн хаталт гэх мэтэд магний сайн байх нь. За гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Эдгээр ашиг тусын талаарх судалгаануудын зарим нь жижиг хэмжээтэй, зарим нь үр дүн хоорондоо зөрүүтэй байдаг байна. За тиймээс магний бүхнийг эмчилнэ гэж ойлгож болохгүй байх нь. Харин тодорхой нөхцөлд зөв тунгаар зөв хүн хэрэглэх юм бол ашигтай байх эрдэс гэж ойлгох нь зөв юм байна. За одоо магний дутагдвал ямар ч шинж тэмдэг илэрдгийг үздэцгээе. За магний багтахыг анагаах ухаанд гипомагнеми гэж нэрлэдэг байна. За дотор мухаарах, ядрах, хоолны туршил буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. За гэхдээ эдгээр шинж тэмдэг нь олон өөр шалтгаантай байж болдог. Тухайлбал ходоод гидсний халдвар, эмийн гаж нөлөө, стресс, нойр дутуу байх гэд олон зүйлтэй холбоотой байж болох нэ. За харин магний маш их дутагдах юм бол гар хөл бадаарах, булчин татах, зүрхний хэм алдагдах зэрэг ноцтой шинж тэмдэг илэрч болдог байна. Магний дутагдах нийтлэг шалтгаан шим тэжэл муутай хооллол, за ходоод гидсний өвчин, бөөрийн зарим өвчин, за шээс хөөхим, за зарим төрлийн хим эмчилгээ, за архины хамаарал зэрэг нь ордог байх нэ. Мөн 70-аас дээш насныханд магний дутагдах нь илүү түгээмэл байдаг гинэ. За учир нь хоолноос авах хэмжээ нь багасах, за гидснээс шимэгдэх нь муудах, за зарим эм хэрэглэх, бөөрийн үйл ажиллагаа өөрчлөгдөх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. За тэгвэл магний ихтүүл яах вэ? За магний ихтхийг гипермагнеми гэж нэрлэдэг байна. За энэ нь харьцангуй ховор боловч тохиолддог байна. За магний хэд их үед дотор мухаарах, толгой өвдөх, булчин сулрах, амьсгалахад хүндрэл үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. За ихэнх тохиолдолд бие магний хэмжээг сайн зохицуулдаг байна. За хэрэв магний ихтэх юм бол бөөр илүүдлийг шээсээр гадагшлуулцдаг байна. За харин бөөрийн дутагдaltaй хүмүүсийн хувьд илүүдэл магнийг гадагшлуулах чадвар нь мууддаг байна. За мөн зарим хүн магний агуулсан нэмэлтийг хэтрүүлэн хэрэглэх, за эсвэл магний агуулсан туулгах их хэрэглэх үед магний их ихтэх эрсдэлтэй болдог байна.
За тиймээс байгалийн эрдэс юм чинь их уул илүү сайн гэж бодож болохгүй. За илүүдэл болох юм бол бас асуудал үүсгэх нь байна шүү. За одоо хамгийн хэрэгтэй хэсэг рүүгээ оръё. Магниг ямар хоолноос авах вэ? За магний ихтэй хүнсэнд ногоо навчид ногоо, ялангуяа бууцаа ордог байна. За мөн шош, самар, бүхэл үрийн тариа, хулууны үр, шар буурцгийн сүв, банан, хар шоколад зэрэг байна. Магнигийн их сайн үүсвэр болдог байна. За жишээ нь 1 порц бууцаа, 1 унц буйс. За энэ маань 1 унц одоо almond гэж самар байдаг штэ тий. За ойролцоогоор одоо 23 ширхэг. За 1 ширхэг банан нийлээд одоо ойролцоогоор 190 мг магний өгч чаддаг байна. За энэ нь эмэгтэй хүний хувьд өдөрт авах зөвлөмжийн бараг 60%, за эрэгтэй хүнийх нь ойролцоогоор 45% та тэнцдэг байх нь байна. За тиймээс магний авахын хамгийн сайн арга бол эхлээд хоол хүнсээ сайжруулах явдал юм. За газар дундын тэнгисийн хооллолт шиг ногоо, самар, үр тариа, буурцаг, загас, сайн тос агуулсан тэнцвэртэй хооллолт нь ихэнх хүнд хэрэгтэй магниг өгдөг байх нэ. За тэгвэл магниг нэмэлтээр уух хэрэгтэй юу? За хэрэв танд магнийн дутагдал онцлогдоогүй байх юм бол за эсвэл одоо эмч магний хэрэглэхийг зөвлөөгүй бол магний нэмэлт уух зайлшгүй шаардлага ихэнх хүнд байдаггүй байх нь байна. За гэхдээ зарим тохиолдолд жишээ нь нойргуудал эсвэл мигрейн хүмүүс эмчтэйгээ ярилцсныхаа дараа магнийг душиж үзэж болох нь байна. За мөн нэмэлт бүтээгдэхүүн гаж нөлөөтэй байж болно. За магний нэмэлт нь зарим хүнд дотор муухаарах, за суулгах зэрэг шинж тэмдэг үүсгдэг байна. За мөн таны ууж байгаа бусад нэмэлт бүтээгдэхүүнтэй харилцан үйлчилж болцсошгүй байна. За иймээс магний ууж эхлэхээс өмнө ялангуяа бөөрийн өвчтөй, олон төрлийн эм хэрэглэдэг, за жирэмсэн өндөр настай хүмүүс бол эмчтэйгээ зөвлөх нь хамгийн зөв юм байна. За магний нэмэлтүүд олон төрөлтэй байдаг. За тухайлбал магнезиум citrate гэд байдаг те. За ихэвчлэн өтгөн хаталтын үед хэрэглэдэг. Магнезиум glycinate гэж байдаг. За энэ нь болохоор нойрон сайн байх нь байна, хүнийг тайвшруулах нь байна те. За магнезиумын оксид гэж байдаг байна. За заримдаа тэр нь болохоор өтгөн хаталт, хоол боловсруулах үед хэрэглэдэг бахнэ. За гэхдээ аль нь хамгийн сайн вэ гэдэг нь за таны хэрэглэх шалтгаан, яагаад тэрийг хэрэглэж байгаа, за бие тохирох байдал, за ямар гаж нөлөөтэй, за мэдээж үн, за хувийн сонголтоос шалтгаална. За ерөнхийдөө өдөрт бол 350 мг-аас бага нэмэлт магний ихэнх хүнд аюул багтаа гэж үздэгч энэ нь хүн бүрт адилгүй байх нь байна. За бөөрийн өвчтөй хүн бол энэ нөхцөл тунгаа буруу авах нь эрсдэлтэй юм байна. За ингээд дүгнэж хэлэх юм бол магний бол хүний биед маш чухал эрдэс юм байна. За зүрх, булчин, мэдрэл, яс, цусан дахь сахарын зохицуулалт, уурэг нийлэгжилтэн дээр нэлээд нөлөөтэй байх нь сайн нөлөөтэй. Гэхдээ ихэнх хүн эрүүл зөв хооллож чадах юм бол хоол хүнсээрээ хангалттай авах боломжтой юм байна. За харин магний дутагдaltaй байж магадгүй гэж санаа зовж байгаа бол өөрөө дур мэдэн өндөр тунгаар нэмэлт уухаасаа илүү эхлээд нь эмчтэйгээ үзээд тестээ өгөх хэрэгтэй. За нэмэлтээс өмнө хоол хүнсээ сайжруул. За ногоо навчит ногоо, самар, үүр, шош, бүхэл үрийн тариаг хэрэгэл. За банан, бууцаа, бүүс, за хулууны үр зэргийг хүнсэндээ оруул. За харин нэмэлт хэрэглэхээр байх юм бол за витаминаа уухаар байх юм бол эмчтэйгээ зөвлөлдөх нь байна шүү. За энэ мэдээлэл хэрэг танд таалагдсан бол манай сувгийг дагаараа, лайк дараараа, за бусадтайгаа хуваалцаарай. За дараагийн видеогоор уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.